хүүхдүүдээ. Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж, дүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүнраасаа хол байлгаарай. Сайн уу найзаа? Хангай. Хангай гинэ бүрүү. Ямар гоё нэр вэ? Чи нэрнийхээ утгыг мэдэх үү? Хангай гэдэг чинь хангай дэлхий, хангай шигэн сайхан элбэг гэсэн утгатай байхгүй юу тийм ээ? Тийм. Хангай чи хэд настай? 6. 6 настай гэдэг чинь бид хоёроос ах юм бэ? Чи бид хоёрыг таних уу? Танихгүй. Тэгвэл намайг Моороо гэдэг шүү заа юу? За. Найзаа. Намайг Бөөрө гэдэг. Тэрийг хэн гэдэг үү? Бөөрө. Намайг Мөрө. Яг зүг. Одоо хөөе хангай. Чи тэгэхээр чинь 6 настай гэдэг чинь бичиг үсэг сураад сургуульд орсон гэсэн үг юм уу? Тийм. Одоо ямар үсэг үзэж чинь? Үзсэн. Үзсэн. Одоо ямар үсэг үзэн гинэ? Хатуун тэмдэг. Хатуугийн тэмдэг хийж ямар юм мэдгэлээ? Тийм ямар үсэг байдгийг? Их хатуу үсэг юм бах та. Ямар юм бэ хэлбэр нь? Чулуу шиг бөөрөг хий юу? Үгүй. Миний хамгийн сайн мэддэг үсэг чинь ийм уушиг шовх тэгээд эндээ зураастай үсэг. Хангай. Минийх болохоор ийм үсэг. Аагийн чинь дундуур ингэчүүд ямар үсэг болох уу? Энэ зураас хийчихвэл. Үгүй штэ үү. Үгүй штэ чи хангаас асуу. Хангай чи үсгээ мэддэг болцсон тий? Хангай үү тийм ээ? Үгүй. Энэ бүрэнхий дундуур ингэхэр үсгний дундуур энэ зураас тахаар тэр гэж байгаа үстэй. Тийм байна. Хөөе хангай. Чи гоё дууд болоод өгөөч бит хоёрт. Найзаа, энэ чиний гутал ямар гоё гутал вэ? Бүр загас шиг энэ яг юу вэ? Хөөе шүттэй мэн. Мангасан пүүз юм биш үү? Бүр нүдтэй вэ? Ноо нэмэр том нүдтэй. Тэг юм харцаасан шүттэй. Наа чи мангасан пүүз юм уу? Тийм. Чи энэ мангасын нэрийг мэдэх үү? Мэдгүй. Чи мэдх юм уу? Мэдгүй. Бишээ бөөрөө? Би мэдэхгүй. Чи энэ пүүзээ өмсчгөрө хурданггүй хүү? Тийм. Бүр өндөр өсөрд юм биш үсттэй. Үгүй. Наадах чи эд шидтэй пүүз шиг л харагдчих. Энэ баг нисдэг баха. Тийм үү? Үгүй. Йоо, гэрэлтэж гин. Гэрэлс чинь. Ичи. Би ээчлээ. Надаа бол таалагдж гин. Үгүй би ээчи. Би энэ гутлыг хаанаас авч болох вэ? Витман улсаас авч болно. Ямар улсаа? Витман улс. Чи Витман улс руу явсан юм уу? Явсан. За одоо суучих. Витман улс гэж хаана үдий? Монголоос хол Тийш юугаар явах уу? онгоцоор юм. Хөөе, Витман улс руу чи тэ өөрийнхөө биеэр ингэ явсан юм уу? Үгүй. Чи бүр алхаж явсан юм уу? Үгүй. Яаж явсан? Онгоцоор явсан. Онгоцоор нисэж. Онгоц гэж юм нисдэг юм уу? Нисдэг. Вау! Тэг онгоцны дотор явахаар яаж юм? Үйл шуум сар мар ингэ хажууд харагдаж байна уу цонхоор? Үйл бол хардна, шувуу үйл хоёр хардна, сар хардахгүй. Найзаа, би онгоцоор явахаар айгаад идэж шít. Би төсөөлж үзсэн байхгүй юу? Үйл мөргөөд унчих юм шиг санагдаад байсан шít. Чи онгоцоор явж байгаа хүч бүрүү. Би төсөөлж үзсэн юм аа. Худлаа яриад байж гэн. Худлаа Үгүй. ярих юм бол болохгүй гэж. Үгүй энэ тэнгэр рүү харангууд онгоцнууд яваад идгийн. Чи бүр дотор нь суугаагүй үстэй. Суугаагүй. Хөөе хангай. Мар харагч гин үү цонхоор? Хардж байгаа. Онгоцны цонхоор уу? Хотнууд харагч гин үү? Хардж байгаа. Өөр чи тэнгэрт юу гэдэг үлээ? Сар байгаа. Сар. Би саран дээр очих хүсдэж шít.
Чи том болоод хичээлээ сайн хийвэл явгал ах тийм ээ? Тийм. Хөөе тэгээ Вьетнам улсад өөр юу бид юм бэ? Тийм тоглоомын газар нэг паркнууд идэм билээ. Паркнууд уу? Аа. Тэгээ чи Вьетнам улсад Вьетнам хүмүүс чи Вьетнамаар ярьж гин үү? Аа. Яаж ярих уу чи нэг үзүүлдэй. Би хэлийг мэдэхгүй. Ямар юм сонсогч ин сонсохоор Мэдэхгүй байна. Ям гэж юм. Аа. Би адилхан ярьж юм. Үгүй. Арай өөр юм. Арай өөр юм. Чи тэгвэл Вьетнам улс руу яваад үзсэн юм биш үү те? Тийм. Өөр улс руу явсан уу? Одоо цаашдаа явах бах та. Шаашаа юм. Хм? Удахгүй юм. Хаашаа явах юм? Удахгүй нэг өөр газар руу юмна. Би мэдэхгүй байна. Мэдхгүй байна. За. Гой хонгоцон сууж аялдаг хүүхэд юм байна л да. Одоо чи нэг дуудуулаад өгөөч би тэрст. Дууд болохгүй л ядаж ганцхан шүлэг уншаад өчөөж. Хүй чи энэ дуу мэдхүү. Би том хүний дуу мэдэн штт. Би чамд том хүмүүс чи хайр маяр дуулдаг ш чи мэдхүү хангай. Чи хайр гэж юу болохыг мэдхүү. Чамд хайртай хүн байгаа юу? Хүчи гэрээхэндээ хайргүй юу? Ээжтэй хайртай. Мөөрөө. Хайр гэж юу юм? Хайр гэдэг чинь том хүмүүс хоорондоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн бие биедээ ингээд дурлахыг хайр гэж байгаа байхгүй юу? Тэгвэл дурдал гэж юу юм? Дуртай болох. Тийм ээ? Аа. Таны ингээд хөрхөн охин байдгүй юм уу? Хөрхөн охин? Манай ангид уу? Тийм. Бэдгүй. Хөрхөн хөвгүүд байгаа юу? Бага. Хамгийн хөрхөн юм. Чи юу? Найзаа чи Вьетнамд хөөрхөөхөө хараагүй юу? Хараагүй. Хөө бүрөө. Хангаач ангийнхаа хамгийн хөрхөн хөвгүүн гэж юм. Тийм үү? Тийм. Тэлхүү яа. Угаасаа царайлаг юм байна л да. Тий. Чи нүд хүмүүсхийг хар л та. Тэгэд хөө хангай. Чи одоо нэгдүгээр ангим чинь шүлэг мүлэг зааж гин үү багш нар нь? Түнээс чи ядарсан юм уу хангай? Яг ядарсан. Чи анет юу? Анаатай. Танай анх ингэх үү? Цэконе. Зэквэн анаа нар чи амар юм харамлахаар амар загинд юм шүү. Танай анет тэгж гин үү? Тэгдэг. Намаа ганц удаа заянддаг. Загиндгаа? Заяндаг. Загиндгаа юм уу? Тэгвэл танай анаа чи сайн юм байна л та. Бусад хүүхдүүдийн анаа нар чинь заяа юмаа харамлал загнаал тэгэл ерөөсөө юмаа хийлгээл тэгэл дуугаа зарцлал байж идэг гэсэн шүү дээ. Чамайг зарцалж гин үү анаа чи? Зарцлахгүй. Юм хүмэнд зарж гин үү тийм юм аваад иргээд? Зарахгүй байгаа. За тэгвэл сайн анаатай л юм байна. Найзаа чи бүжиг мэдхүү? Мэднэ. Тэгвэл нэг бүжигдээд өгчөөж. Тэгэхэж чамд утсан дээрээсээ гоё хай тавиад үгүй. Хөөе. Чи том болоод ямар ажил хийдэг хүн болох юм? Цагтаа олно. Яагаад цагтаа болох юм? Муу хүмүүс бэрдэг. Муу хүн гэж ямар хүнийг хэлдэг юм? Ийм банк хулгаагаад нэг өөрөө сонгохоор эвлээд гэрээс нь юм авдаг хүмүүсийг шоронд хийгээд Хүний юм зөвшөөрлөгөө авдаг хүмүүсийг муу хүмүүс гэх юм уу? Өөр ямар хүнийг муу хүмүүс гэх үү? Найзаа Заддаг хүн муу хүн болох уу? болно. худлаа ярьдаг хүн бас муу хүн болох уу? Болно. Тэгвэл хангаа хурдан том болоосоо тий бөрөө. Тий. Одоо энэ байгаа муу хүмүүсийг бүгдийг нь ингээд бариад чи тэр муу хүмүүсийг бариад яах юм? Загнах юм. Шоронд хийн. Яй, нөгөө ийм төмөр юм дөө. Тэгээ гарч чадахгүй юу? Гарч чадахгүй. Зүг. Муу хүмүүсийг тэгвэл болно тийм. Би мөргөөл ивдээд гарчна уу? Чи муу хүн болох ч юм уу бөрөө? Үгүй л дээ. Тэгтэл би ивдээд гарчна. Ээж апи тэрийг
буруучлууд байгаарай гэж дандаа хэлдэг үстэй. Уучлаарай мөрөө, би буруу юм ярьчихлаа. За хангаа. Чи одоо цагдаа болохын тулд холоосоо идээрэй заа юу. За. Тэгээд дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. За. Тэгээд энэ Вьетнам улсаас авсан энэ пүүзэрийг хурдангүйгээд зөндөө олон муу хүнийг барьээрэй за. За. Чи тэгээд боломжтой бол дараа гой дуу муу сурчхаараа бид дээр ирж гой хов бацхгүй юу тийм ээ? Тий. Найзаа чи онцлог мэдхүү. Мэдгүй. За хангаа чи одоо гой Вьетнам улсаас авсан гой пүүзээ өмсөд гэрлүүгээ харьлаа юу? Хэлсэн. За дараа ярээрээ найзаа баяртай. Найзаа баяртай. Баяртай. Найзаа пүүзээ дахиад нэг харуулчаач. Яа. Яа. Машин шиг юм аа. За чи хурдан шиг цагдаа болоод муу хүмүүсийг барихыг бодорой заа юу. За. Тэгээд муу хүмүүс байхгүй болно. За баяртай найзаа. Баяртай. Баяртай. Амжилт. Амжилт. Чи бороо. Чи цагдаа болж болохгүй юм. Тогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дунараасаа хол байлгаарай. Халуун хоолцойтой болгоомжтой харьцаж дунараач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Эрт урд цагт нэгэн бяцхан охин байжээ. Харцан гэрэлтэж, хацран бомбаасан игдүүтэй хөөрхөн ач охиндоо эмээ нь их л хайртай байсан юмсанч. Эмээ нэгэн удаа ач охиндоо улаан хилэн малгай бэлгэлжээ. Малгаан түүнд зогсон гэдэг гайхалтай. Энэ өдрөөс хойш охин улаан малгайгаа үргэлж өмсөж явдаг болжээ. Ингээд л түүнийг бүгдээрээ улаан малгайт хэмээн дуудах болж гин. Нэг өдөр ээж нь хуушуур хайраад улаан малгайтыг дуудаж, "Миний охин энэ хуушуур савтаа сүг эмээдээ аваачж өг. Гэхдээ чи болгоомжтой явна шүү. Замаасаа огтхон ч гарч болохгүй. Эмээгийнхээ амар мэндийг асууж, эмээгээ сайн асраарай" гэж захилаа.
Улаан малгайт заа ээжээ. Санаа зовлтгүй. Загсан өгнөөс тань би гарахгүй гэд ээжтэй өнсүүлээд замдаа гарчээ. Эмээгийнх нь тосгоноос холгүй ойд байдаг юмсанч. Охин ийм замаар алхаж явтал гинт урдаас нь чон гараад иржээ. Улаан малгайт чоныг догшин араатан гэж мэдэхгүй тул түүнээс огтхон чимээсэнгүү гин. Чон их л ээлдгээр Өглөөний минь төргий. Улаан малгайт минь чи ийм эрт хаа хурч яваа юм бэ? эмээгэндээ очие. Энэ халуун хуушуур шинхэн сүг эмээдээ аваачиж өгч биеийг нь тэнхрүүлэх гэсэн. Улаан малгайтай. Эмээгийнх чинь хаана байдгийм бэ? Ойд байд юм аа. Эндээс холгүй. Тэр тэнд 3 том царс модны нөмөрт харагдаж байгаа. Модон хашаатаа байшин чин манай эмээгийнх байхгүй юу гэж улаан малгайтыг хэлэхэд чон арга ухаан сэлж байгаад эмээ охин хоёрыг залгиж орхих юм шүү гэж бодож байжээ. Тэгээд охины урдуур хойгуур хэрэн явснаа чон Улаан малгайтай. Жохон хүлээл дээ. Урдаас чинь алаглан байгаа цэцэгсийг чи нэг хараач. Чи тэднийг огт анзаарахгүй, ойн шуудын жиргэвч сонсохгүй байх юм. Яг л сургуульдаа явж байгаа юм шиг нэг л замаараа гэлтрээд байвал хичнээн хөвгчлөлтөө сайхан байдгийг олж харж чадахгүй шүү дээ. улаан малгайт жиргэн тойрноо анзааран харж гин. Ургах нарны туяа моддын чөлөөгөөр асгаран бүжээд л өнгийн цэцгэс өөдөөс нь мишээж ганхаад л үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдсанд улаан малгайт замаасаа гарч цэцэг төөж эхэлжээ. Нэг цэцэг тастаж аваад л өндийхэд дахиад цаана нь бүр гоё цэцэг харагдаж гин. Охин ийхүү цэцэг түүсээр ойн гүн рүү оржээ. Чонын завшаанд эмээгэнд нь амжиж очоод хаалгыг нь тогшоход эмээ нь Хэмбэ? гэж ядрангуу дуугаар асууж гин. Чон дууга нарийсхан Улаан малгайт байна. Танд халуун хуушуур шинхэн сүв авчирлаа. Үүдээ нэгэж гэхэд эмгэн иви охин минь ирчгэж хаалганыхаа бариулыг доош нь сайн дар. Имэд нь боссогч тэнхэл алга гэжээ. Ингээд л чон хаалгыг нээж ороод эмгэний орлоо харин очиж хүү гэхийн завдлахуу хөөхийг хөгшнийг залгиж хажгин. Тэгээд хувцас малгайг нь өмсөж оронд нь орж хөвтөд гүшгийг нь татаж гин. Яг энэ үед ойд хууль салхи дэгдэж модод шүүгах чимээнээр охины сэтгэлдч айдас төрж эргэж замдаа ороод эмээгийнх рүүгээ яран алхажээ. Эмээгэндээ очиход үүдэн онгорхоо гэрт нь орвол ямар ч чимээ аниргүй байх юм гин. Улаан малгайт орны өмнө очиж хүшгийг нээвэл эмээ нь малгайгаа дугтуулж тавьчихаад нэг л хачин байдалтай хэвтэж байжээ. Улаан малгайт эмээгээсээ "Пөөх, эмээ, таны чих чинь яагаад ийм том болчихсон юм бэ?" чиний ярихыг улам сайн сонсох гэж тэр шүү дээ. "Тийм үү? Таны нүд яагаад ийм том болсон юм бэ?" Чамайг улам сайн харах гэж. "Тэгвэл гар чинь яагаад ийм том байгаа юм бэ?" Чамайг л сайн барьж авахын тулд. "Юу? Эмээ, ам чинь яагаад ийм дарвар том байгаа юм бэ?" Чамайг л төвггүй хүн залах гэж. Ингэж хэлэнгүүтээ чон эмгэний орноос огл харайан бууж улаан малгайтыг ухасхийн залгижээ. Ховдог саарал ийхүү хомхоо хүслээ биелүүлж аваад муухай дуугаар хорхирон унтжээ. Тэр үед байшингийн дэрэгдүр өнгөрч явсан анчин чангаар хорхирхийг сонсоод гэрт нь оржээ. Чон эмгэний орон дээр хорхираад унтаж байгааг анчин хараад бууга гарган буудах гэснээ. Эн чин арай эмгэнийг залгичихсан юм биш байгаа. Тэгвэл аврах хэрэгтэй шүү дээ гэж буудхаа болж хутгаа гаргаж ирээд гидсийг нь зүсчээ. Гэтэл дотроос нь улаан малгайт эмээ хоёр нь гарч ирлээ. Улаан малгайт самбаачлан гүйж чонын гидсэнд хид хідэн чулуу авчирч ээжээ.
анчинч амжиж гизийг нь ойж дуусчээ. Чон сэрээд зүхтаа гисэн боловч хүнд чулууга даасангүй шургаж унаад үхчихжээ. Имээ нач охиноо харангуутаа тамир тэнхээ орон босож ирээд тэврэлдэн уулзаж баяр хөөр болж. Тэр цагаас хойш улаан малгайт ээж минь болохгүй л гэсэн бол ойгоор явахдаа ер нь хаашаа ч явсан замаасаа хизээж гарч байхгүй юм шүү гэж бодох болж гин. Тогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дунараасаа хол байлгаарай. Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж дүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай.